Та бүхэнд мэдээлэл хөтөлбөрийн ээлжит дугаарыг одоо үзүүлье. Оройн мэдрэг үзэгчдээ өнөөдрийн манай мэдээллийн хөтөлбөрөөр хоосон данс эзэмшигчид тэтгэврт гарч эхэллээ. Нэрийн дансыг мөнгөтэй болгоход 5 их 80 төгрөг шаардлагатай. Шинжлэлийн бодлого шийдэл зохиулж байранда очиж байна. Ямаг амтлагуудын 95% нь автомашина төвлөрүүлээгүй буюу төр данстай байгууллагуудын 95% нь автомашина төвлөрүүлээгүй байна. Эдийн засагчид урагшаа 5 толгой санаачлаг гаргалаа. Евразийн эдийн засгийн чөлөөт худалдаанд нэгтэн. Нефтийн үйлдвэрийг говийн бүсэд эхэлж барина. Далан шуудаг цэвэрлэхэд 560 сая төгрөгийг төсвөлжээ. Баруун аймагуудад мал төлөлт 50% байна. 1960 оноос хойш төрсэн хүмүүс энэ 2015 оноос эхлэн тэтгэврт гарч эхлэх буюу дийлэнх эмэгтэйчүүд байна. Гэтэл тэтгэврийн нэрийн данс нь хоосон өнөөдөр нэрийн дансыг мөнгөжүүлэхэд 5 их 80 төгрөг шаардлагатай болчиход байна. 1999 онд Монгол улс нийгмийн даатгалын тогтолцоогоо өөрчилж тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийг баталжээ. Тодорхойлбол хуулиар 1960 оноос хойш төрсэн даатгуулагчийн шимтгэлийг нэрийн дансанд төвлөрүүлэхээр болсон байна. Нэрийн данс нь ирээдүйд үүсэх эрсдлээс хамгаалж төр даатгуулагч иргэдээ тэтгэврт гарахт нь хохироогүй байх тогтолцоо юм. Тодорхойлбол тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэрийн дансны тухай хууль нь 2015 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлснээр хуулийн хүрээнд 2015 онд 55 нас хүрч тэтгэвэр тогтоолох эрхүүлсэн 15,041 эмэгтэй даатгуулагч байгаагаас 1-р сард тэтгэвэр тогтоолох эрхүүлсэн 1435 даатгуулагч байгаа бол өнөөдрийн байдлаар тухайн хуулийн хүрээнд нэг ч иргэнд тэтгэвэр олгогдоогүй байна. Хууль хэрэгжихгүй байгаа шалтгаан нь нийгмийн даатгалын ерхий газрын удирдлагууд тэтгэврийн даатгалын нэрийн дансыг хийсвэрээр бичлэлт хийж байснаас мөнгөжүүлээгүйтэй холбоотой юм байна. Дээр нь Монголын төр өнгөрсөн 15 жилийн хугацаанд нэрийн дансыг мөнгөжүүлэх ажлыг хийгээгүй. Өнөөдөр нэрийн данс нь хоосон байгаа. Үүнийг дүүрэхэд 5 их 80 төгрөг шаардлагатай ч улс орны эдийн засаг хүнд байгаа нөхцөлд санхүүжилт хийх боломжгүй учраас засгийн газрын асуудалд анхаарлаа хандуулах шаардлага тулгарчээ. 1960 оны 1 сарын 1-ээс хойш төрсэн хүний тэтгэврийн асуудлыг одоо 1979 он ч юм уу аль эсвэл бүр наашлуулъя гэвэл 1970 оны 1 сарын 1-ээс хойш төрсэн хүмүүс энэ нэрийн дансны тухай хуулиар тэтгэврээ тогтоолох энэ эрх зүйн орчныг нь одоо өөрчлөх ёстой. Яг өнөөдрийн байдлаар 1960 оны 1 сарын 1-ээс хойш төрсэн эмэгтэй хүн одоо тэтгэврээ тогтоолгоё гэвэл одоогийн тэтгэвэр авж байгаа хүмүүсүүдээс тэтгэврийн хэмжээ нь эрс буурна. Бидний одоо олон улсын шинжээч нарын одоо тооцоолсон тооцоололоор бол 22%-аар бага тэтгэвэр авах. Энэ нөхцөл одоо 1960 оны 1 сарын 1-ээс хойш төрсэн нэрийн дансны тухай хуулийн дагуу тэтгэврээ одоо тогтоолгох энэ хүмүүсийн хувьд бол ийм бага тэтгэвэр авах ийм нөхцөл бүрдэж байгаа учраас ер нь энэ хуулийн үйлчлэлийн хугацааг одоо хойшлуулъя гэдэг энэ байр суурийг л удаа дараа илэрхийлсэн. Нэгэнт нэрийн дансандаа мөнгө байршуулаагүй учраас даатгуулагчдыг хохироогүй байхын тулд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн хугацааг хойшлуулах саналыг 3 жилийн өмнө шинжлэлийн засгийн газарт гаргаж зам 2014 онд энэ асуудлаар улсын их хурл засгийн газарт хандсан ч үр дүн гараагүй байна. Угтаавал эхний ээлжинд хуулийн үйлчлэх хугацааг 1970 он эсвэл 1979 он болгож хойшлуулснаар тэтгэврийн шимтгэлийн нэрийн дансаа эхний ээлжинд мөнгөжүүлэх шаардлагатай байгааг тодтоглоо. ТВ-с мэдээнд Батцуран ариун бол мэдээллээ. Монгол улс ардчлалын 25 жилийн түүхэнд 11 засгийн газрын гар дамжсан ч уялдаа холбоогүй төрийн бодлого улс орноо хөгжилд хөтлөж чадаагүй гэдгийг судлаач шүүмжилдэг. Хамгийн сүүлийн жишээ бол шинжилгээний бодлогоор эхлүүлсэн ажлууд шийдлийн засгийн газрын өнгөнд хуучин байранда буцаж байгаа нь төр уялдаа холбоогүй ажиллаж байгаагийн бодит дүр зураг юм а. Монголын төрд хамгийн анхамд нь 90 жилийн настай Монгол ардын нам дараа нь ардчлалын 25 жилийн түүхээрээ ардчсан намынхаа орноо. Тэд сүүлийн 20 гаруй жилд өнөөдөрч Монголын төрийн жолоог ээлж дараалан атгалзаж өнгөрсөн хугацаанд 11 засгийн газрын нүрийг Монголын ард түмэн үзжээ. Энэ хугацаанд улс орны хөгжлийн бодлого алс ирээдүгөө ботсон гэхээсээ илүү сонгуулийн хооронд тухайн цагийн эрх баригч намын эрх ашигын хүрээнд явцуу явж ирснийг улс төр судлаач шүүмжилдэг. Тодорхойлбол улс орноо хөгжүүлэх гэхээсээ илүү улс төржилт намжирхал хүрээгээ тэлснээр өмнөх төр
засгийн бодлогыг үргэлжлүүлэн хөгжүүлэх төрийн уялдаа холбоо бүрэн алдагдаж, нэг засгийн газрын хийж бүтээж эхлүүлсэн ажлыг дараагийн засгийн газар нь үгүй хийдэг асуудал төрийн ажил бүрийн ард уяатан явж байна. Тодорхойлбол Алтан уугийн засгийн газрын эхлүүлсэн шинжлэлийн бодлого эхнээсээ үгүйсгэгдэж, сайхан бэлгийн шийдлийн засгийн газрын өнгөнд хуучин байрандаа буцлаа, үүнд шинжлэлээр өөрчлөгдөж, шийдлээр байрандаа очсон цагдаагийн цол олгох журам, хууль шүүхийн байгууллагын шинжилэл, дүүргийн эмнэлгүүдийг эрүүлжүүлэх байр болгосон шийдвэр, зам зориултаараа ажиллахаар болсон төрийн албан агшлын нэгдсэн эмнэлэг гээд хэд хэдэн шийдвэрийг нэрлэж болно. Иргэдийн төлөөлж үүнтэй санал нэгдэж, төр засаг уялдаа холбоогүй ажиллаж, улсаа хохироож явааг шүүмжиллээ. Ер нь бол манад одоо арч гарснаас хойш төрийн хараа хайрцны бодлого гэдэг юм алдагдчихад байгаа. Миний бодлого бол бусад хөгжингүй орнуудын жишээг харахад болох юм бол эдийн засгийн бөгөөд нөхцөлгүй хөгжлийнхаа бодлогыг бодвол 30, 40, 50, 100 жилээр тодорхойлж байна. Манайх бол ерөөсөө сонгуулийн хооронд явагдаад. Тэгэхээр энэ явагдаад байгаа одоогийн засаг төрийн бодлого бөгөөд эдийн засгийн бодлого би бороод явж байгаа гэж байна. Энэ бол ганцхан энэ удаа биш. Байнга л тэгжсэн сонгуулийн өмнө болохоор одоо бид нар л ингүүл юм игвэл тэгэн одоо ингэчи, одоо нийлчи, одоо эвслийн засаг болчи. Тэгэл эцэст нь одоо ямар байдалд чи бид нар байж байгаа вэ? Ийм болохоор одоо бол надаас хэлэх үү алга зөвхөн харахад үлдэж байна. Өөр нэртэй засгийн газар гараад ирдэг. Урдлынхын шинжилгээ одоогийнх нь ямар шийдлэг дараа нь хөлдөөн жаргатаа засгийн газар, хүзүүн даймалцагтаа засгийн газар гарах юм уу? Хэн мэдгүй хүн дэшилсэн юм алга. Хүний оюун ухаан ялангуяа маш их дор хэмжээнд орж байна. Амьдралынхаа түвшин дагаад нэгээ шумжлээд тэр чинь хүмүүсийнх нь нэр солигдсоноос биш солигдсон ойлголтын байхгүй шүү дээ. Тийм үү байсан улсууд нь байж байна. Доржийн оронд бас нэг дордол гарч байгаа юм чи. Эдгээр бол алигтай хийж чадахгүй би бол итгэхгүй байна. Угтаавал төрийн ажил уялдаа холбоотой доктортой хөгжиж чадсанаар улс орон хөгжилд хөтлөх учиртай. Харамсалтай нь Монгол улсад үгүйсгэх, өөрчлөх, шинжлэх, шийдэх нэртэйгээр улс орны хөгжлийн бодлогыг эрх баригчид хүүхдийн тоглоом шиг өөрчилснөөр эцэст нь төрийн залгамж чанар гэдэг зүйл алдагдчихад байгаад олон түмэнч сэтгэл дундуур явж байна. ТВ-с мэдээнд Батсүрэн Ариун болд мэдээллээ. Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчид хууль зөрчсөн тогтоол шийдвэр гаргаж иргэдийн автомашиныг ачхтан 70-80 мянган төгрөгийг хууль бусаар хурааж байсныг шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тогтоогод байна. Түүгээр зогсохгүй торгуульд төлсөн мөнгөнд шүүхэд нэхэмжил гаргаж авах хэрэгтэйг ч зааж байна. Тэгвэл захиргааны хэргийн 20 дугаар шүүхэд нэхэмжил гаргаж хохирлон барагдуулж болно гэнэ. Цагдаа ерхий газрын бүрэн эрхэд хамаарах асуудлаар нийслэлийн засаг дарга 2013 оны А769 дугаар захирамж гаргаж замын хөдөлгөөний удирдлагын төв тээврийн эрхслийг зөөж шилжүүлэх төлбөрийн хэмжээг тогтоох хураан авах эрх олгожээ. Ийхүү нийслэлийн засаг даргын дээрх захирамжийг үндэслэн замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Батцоож 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А21 дугаар тоот тушаал гаргаж тээврийн эрхслийн хөдөлгүүрийн багтаамжаас хамааран 70-80 мянган төгрөгийг ачуулсан машины жолоочоос авдаг байхаар тогтоожээ. Гэтэл энэ бүхэн нь хууль зөрчсөн үйлдэл байсныг шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тогтоож иргэдийг 70-80 мянган төгрөгөөр нэхэмжлэх үндэстэй гэдгийг тайлбарлаад байгаа. Гэтэл өнөөдөр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн зохион байгуулалтын хэлтээс нийслэлийн замын цагдаагийн газар шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын мэдээллийг няцааж байна. Хууль дүрм тогтоомжийг зөрчсөн одоо хэсэгт зориулсан ийм л акт. Энэ бол нийслэлийн хэмжээний одоо хууль тогтоомжийг мөрдүүлэх, дэг журмыг сахилгадаг журмыг хангах энэ одоо үүрэг бол нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд бол байдаг. Олонхын их ашигын хүрээнд бол шийдсэн ийм асуудал юм аа. Тэгэхээр энэ ч бол шудраг өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар бол хурал ийм шийдвэр гарах эрхтэй ирэхгүй гэсэн асуудлыг ярих эрхгүй байгууллага бол биш. Захиргааны хэргийн шүүхэд хандаж гарсан маргаан эцэслэн шийдэгсний дараа энэ нь бол одоо энэ тогтоомжийг хүчингүй болох уу юу гэдэг асуудал яригддаг. Нэгэн шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хохирсон иргэдэг шүүхэд гомдол гаргаж 70-80 мянган төгрөгөө эргүүлэн авах боломжтой гэдгийг мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр иргэд хаана ямар шүүхэд хандаж машин ачуулсан мөнгөө хэрхэн яаж авах тухай бодож байгаа. Гэтэл нийслэлийн засаг дарга, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хууль зөрчсөн тушаал шийдвэр гаргаж иргэдийг үнэхээр хохироосноо гэдгийг эхлээд шүүхийн байгууллага тогтоох ёстой. Тодорхойлбол хэрэгт төрийн байгууллага оролцсон бол хохирогч талууд захиргааны хэргийн 20 дугаар шүүхэд гомдол нэхэмжил гаргах хууль зүйн үндэстэй. Эхлээд захиргааны
захиргааны иргэн 20 дугаар шүүх нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийг хууль бус шийдвэр гаргасан эсэхийг тогтоож, үүний улмаас иргэд хохирсон болох нь батлагдвал иргэдийн нэхэмжлэлээр 70-80 мянган төгрөгийг нийслэлээс тухайн иргэнд эргүүлэн олгох шүүхийн тогтоологч гаргаж болох юм байна. Харин иргэд захиргааны иргэн 20 дугаар шүүхэд нэхэмжлэлийн бүрдүүлэлт гаргахдаа захиргааны иргэн 20 дугаар шүүхийн албан ёсны вебсайтаас нэхэмжлэлийн загварыг авч захиргааны иргэн 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болох юм байна. ТV9-тэй Ариун Туяа, Цэрэн7 мэдээллээ. Төсвийн мөнгөөр сайд дарганаар тансагладаг мод Монголын төрд арчлалын 25 жилд гарч зөвхөн сүүлийн 3 жилд л гэхэд төрийн мөнгөөр 13 тэрбум төгрөгийн том оврын жип автомашиныг худалдан авсан байдаг. Тэгвэл тансаг автомашинаас татгалзах ерөнхий сайд сайхан бэлгийн гаргасан шийдвэрийг биелүүлсэн сайд нар ховорхон байна. Төрийн өмчөд 757 байгууллагад 5058 автомашин төр данстай байдгийн 800 гаруй тансаг зэрэглэлд багтах том оврын жип байгаа бол 100 орчим дунд оврын жип автомашинууд байгаагийн хамгийн хямдхан 50 сая төгрөг, хамгийн үнэтэй нь 354 сая төгрөгийн өртөгтэйг үндэсний аудитын газар тогтоосон байдаг. Төр данстай нэг автомашин дунджаар 3889 литр шатхуун зарцуулдаг бол 2014 оны судалгаагаар нийт автомашины гаражийн зардалд 3.6 тэрбум төгрөг, шатхууны зардалд 16.3 тэрбум төгрөг, сэлбэг хэрэгслийн зардалд 5 тэрбум төгрөг, жолооч нарын цалинд 25 тэрбум төгрөг гээд жилд 50 гаруй тэрбум төгрөгийг зарлагддаг байжээ. Тэгвэл энэ тансаглалд шийдлийн засгийн газрын тэргүүн сайхан бэлэг хязгаар тавьж сайд дарга нарыг тансаг зэрэглэлийн бус жижиг тэрэг хөлөглөх шийдвэрийг гаргаад багагүй хугацаа өнгөрлөө. Тодорхойлбол яам агентлаг болон төрийн өмчөд компаниудын ундаг шатхуу ихэддэг автомашины хэрэглээг танаж засгийн газрын тогтоолын дагуу хот дотор 100 км-т 16 литрээс дээшгүй иддэг автомашин унах шийдвэрийг гаргасан. Зам нь цаашид төсвийн мөнгөөр шинээр автомашин худалдаа авахыг бүрэн хоригдсон ч бодит байдал дээр ерөнхий сайдын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж байгаа төрийн байгууллагууд ховорхон байна. За Монгол Улсын ерөнхий сайд сайхан бэлгийн шийдвэрээр бол миний ард харагдаж байгаа засгийн газрын автобазад нийт тансаг зэрэглэлд багтах 912 автомашин өнөөдөр төвлөрчихсөн байх ёстой. Гэтэл өнөөдөр нийт автомашины 5% нь ч хүрэхгүй буюу 40 гаруй автомашин одоо төвлөрчихсөн байгаа юм. За ажил удаашралтай байгаа шалтгааныг бол төрийн өмчийн хорооноос за сайд дарга нарууд одоо хөдөө орон нутагт том оврын автомашиныг хэрэглэнэ гэсэн үндслэл тавьж одоо автомашинаа хураалахгүй байгаа гэсэн мэдээллийг албаны хүн өгч байна. За өнөөдрийн энд байгаа 40 гаруй автомашиныг бол яамдуудаас байгаль орчин ногоон хөгжлийн яам, за агентлагуудаас иргэний нисгийн ерөнхий газар, улсын бүртгэлийн ерөнхий газар, худалдаа авах ажиллагааны газар, цаг үр гэсэн агентлагууд бол автомашинаа төвлөрүүлээд байна. Ер нь яг удаашралтай нүнэ. Бид бол засгийн газартаа нийт 823 байгууллага автомашины судалгаа бүр нэг үстэл наривчлан гаргаад суудлын автомашины ашиглалтыг сайжруулах зарим арга хэмжээний тухай засгийн газрын тогтоолын төсөл боловсруулалт өгсөн байна. Ингээд засгийн газрын хурлаанд энэ асуудлыг оруулж шийдвүүлж чадвал бид нар шинэ одоо хууль эрх зүйн орчин бас бүрдэнэ. Тэгээ төвлөрүүлэх байгаа зарим шалтгаан гэхээр одоо хөдөө ажилладаг машин шаардлагатай гэсэн ийм үндэслэл гаргаад байгаа. Ерөнхийдөө хуучин 349 дугаар тогтоолоор Монгол Улсын сайд засгийн газрын гишүүнд бол хөдөө ажилладаг машинтай байгаа шүү дээ. Бусдад нь бол байхгүй. Орон нутагт унахад ашиглана гэд яам агентлагууд том оврын жип автомашинаас татгалзах сонирхолгүй байгаа буюу тансаг хэрэглээгээ танах ерөнхий сайдын шийдвэрийг биелүүлэхгүй гэдгээ мэдгдсэн учраас төрийн өмчийн хорооноос энэ асуудлыг засгийн газрын тэргүүнд танилцуулж дахин журмыг нь өөрчилж автомашиныг ямарч байсан засгийн газрын тогтоолын дагуу хурааж авах ажлыг ярилцаж байна. ТV9 мэдээнд Батсүрэн, Ариун Болд мэдээллээ. Анхаарал хандуулан бидэнтэй хамтдаа үзэгч та бүхэнд баярлалаа. Одоо та бүхэнд улс төр нийгмийн амьдрал дахь далд бүхнийг ил болгон хүргэдэг өнөөдрийн ноцтой мэдээгээ хүргэж байна. Улсын хурлын ээж сонгуульд өгснөний нэг хэлбэр нь ерөөсөө улс төрийн нам нэртэй тамга тэмдгээ авчихсан хүмүүсийн идэвхжлээс харагдаж байдаг. Энэ хавар гэхэд хэдий улс төрийн нам баян болох гэж дуушаад улсын дээжүүх заримыг бүртгэж явахаас татгалзаад байж байна. Сонгуулийн хууль бие даагчдад ашиггүй болж хувирах юм бол Ганбаатар нарын гишүүд Монгол хүний төлөө нам байгуулж мэдгээр байгаа. Бас залуучууд нам байгуулж мэдгээр болсон. Ингээд улс төрийн намууд мэндэлж сонгуулиар санал хуваах үндсэн тактикт шилжиж том намуудын ихэнд наадах жарахад хөвж эхэллээ. Өмнө нь үндэсний эв нэгдлийн гих тодотголтой өвгрийн бүр шиг алан гэрээ засгийн газар сайдын судал авахын тулд Арс намаасаа салж ард түмний нам байгуулж үсэн эрхэм гишүүн асан гүндалаа одоо дахиад Арс намаасаа гарч өөр нам байгуулах юм байх.
Түүний байгуулсан ард түмний нам уг нь бол өөрийнх нь үд нийлээд идэвхтэй явсан. Талбайтар хүртэл гэр бариад ард түмнээс санал асууж явсан. Ямар ч байсан улсын хурал суудал авч ирсэн түүхийг өөртөө наачсан яваа. Одоо нөгөө ард түмний намд байдаг ч юм уугүй ч юм уу бөөмэд. Харин гүн далайг их хэрхэн ардсан нам ард түмний нам айл айлнасаа салж сарнаад бас дахиад цоо шинэ улс төрийн нам байгуулахаар зарлаж явж байна. 2000 онд ардсан нам сүнсгүй ядагдаад бие даагчаар гарч ирээд ардсан нам дийсэж 72-ийн эсрэг хүчтэй тэмцэж хүүхдийн мөнгөний автор болж ардсан намын дэд дарах хүртэл болж явсан түүнийг 2012 оны сонгуулийн дараа хөсөр хайсан гэж намдаа гомдож яваа болтой. Эх жилийн сонгуульд ч нэр нь ярихдаггүй байгаа болохоор намаасаа гарч дахиад үсгэхийн тулд өөр нэг нам байгуулах хэрэгтэй болсон юм байх. Магадгүй өөр нам байгуулж улс төрд ороод ирвэл ардсан нам нь алгаад босоод гуйхал байх та. Гэхдээ нэг хүний нам арай л олшроод байгаа юм шүү. Манай улс засаг захиргааны хувьд 21 аймагтай өргөн удам нутагтай учраас ингэж олон хуваах хэрэг гарсан байх. Тэгээд 21 аймагт бүгд засаг даргатай хурлын дарга гишүүд хургын ишгэн дарга нартай. Гэхдээ одоо бол 2 аймаг засаг даргахгүй сажиж явна. Сонгуул болоход эрхэм гишүүдийн хэлсэнчлэн хоёрын хооронд 1 жил үлдээд байхад засаг захиргааны хувьд батчиж амжингүй 2 аймаг нь дорнод дорнгой 2 юм байх. Нутаг орны төсөв бусад амин чухал шийдвэрүүд хэрхэн яаж батлагдаж байгааг мэдэх юм алга. Гэхдээ дараагийн сонгуулиар гарч ирсэн хэн нэгэн засаг дарган засаггүй үеийн шийдвэрүүдийг хууль бус гэж үзээд боо юм болгодог байдал байдаг учраас одоо энэ байгаа байдалд анхаарал хандуулахыг ерөнхий сайдаас хүсэх хэрэгтэй болчиход байгаа юм. Ер нь манай улсад нийтлэг ажиглагддаг улс төрчин нэгүүлэл нь аймаг сумын засаг дарганы асуудал. Бас иргэдийн хурал нь 2 хуваагдаж хуралцдаг гэд хуульд нэг том цоргоо байгаад байгаа ололтой юм билээ. Өмнөх засаг дарга өмнөх сайдуудынхаа хийсний ажлыг үгүйсгэж бүгдийг нь бусдад хിവэрэнд нь оруулж өөрийнхөө эрх ашигт нийцүүлдэг байдал хуулийн сайд нарын халлаа сэлгээний асуудлаас бас харагдаж байгаа. Энэ байдал дахиад автагдахгүй гэх баталгаа байхгүй аим. Одоо бол дорнгов аймагт уг нь бол ажил өрнөж бүтээн байгуулалт хийгдэж шийдвэр гарч гарын үсэг зурагдаж байх ёстой. Гэвч толгойгүй байгаа тохиолдолд зарим нэгэнд нь ашигтай байж болох юм. Харамсалтай нь Монголын төр иргэдийн төлөө эх орныхоо төлөө гэхээс илүү эрх ашиг намынхаа төлөө болцоход байна. Ядаж аймаг орнуудгаа биш юмаа гэхэд эрх жилийн